Ер нь бол жүжигчин хүн гэдэг бол яг л үнэндээ бол яг геологч одоо хайгуулч юм байх хэрэгтэй. Гэхдээ жүжигчний ажил гэдэг бол төр бүтээгээд үзэгч олонтойгоо уулзна гэдэг бол жүжигчинд бол хамгийн сайхан намайг бүрүүр гэлтийн босс явж гин гэл. Энэ их адармаатай дүр. Тэгэд энийг тоглоход би их зовсон шүү. Судалгаа хийхгүйгээр юм хийнэ гэж байхгүй шүү. Хэзээч ард түмнийг хуурж болохгүй. Мянга хийгээд цаана эзэж гарах чадахгүй. Та. Тэгтээ хийсэл л бай. Цаг хугацаа ингэ. Саяхан л одоо ингээд 40 хэдэн настай зинх яралцж ялаа да. Тэгэд урлаг нөгөө дитүүд гардаг гэж шүү. Түмний нэг зураг контент. За намайг Ягуусрын Баяр Магна гэдэг. Би Харангай аймгийн Бацгийн сумын харьяат хөдөө 10 наснаас хүртэл хөдөө өссөн. 27 нас хүртэл Улаанбаатар хотод ажиллаж сурч боловсроо. Тэгээд Эрдэнэт хотод ирж амьдраад өнөөдрийг хүрлээдээ. Одоо миний овгийг Ягууср гэдэг. Овг нь бол одоо манай ах юм байгаа. Хамгийн том ах. Өөр хүүхдгүү одоо олон жил болоо тэгээд би одоо айлын отхон тэгээд дүүгөө үрчилж авъя гэсэн тэгээд багада би ээжээс одоо өнчин хоцорсон учраас аав маань зөвшөөрсөн. Тэгээд одоо миний аавг бол Ягууср болсон. Уул миний аавыг бол Дамдин гэдэг Харангай Бацгийн сумын одоо малчин хүн байлаа. Мөр мал унаж хойд мөн хариулж өхөр тугал эргүүлж ингэж одоо өссөн. Тэгээд дараад нь Улаанбаатар хотод сургуулийн нас. Тэгээд дараад нь дээд сургууль төгслөө. Улаанбаатар төгссөнтэй. 85 онд би анх одоо тайз гэдэг одоо энэ ариун шүтэн дээр гарч илээ. Оюутан байхдаа да манай багш маань хүүхдүүдийнхээ нэг ажил барыг үзэгчд үзүүлээгээд тэгээд биднээс одоо тайзан дээр анх гарч анхаас тайзан дээр гарна гэдэг чинь одоо тийм амар юм биш л дээ. Энэ үзэгчдийн чинь халуун уур амьсгал гараад ирнэ. Тэгээд одоо барыг тэнд ч одоо юу хийгээд байгаа мэдэхгүй л баахан жүжиглж байгаад бууж исэн санагдах юм. Бид бас төгсөөд тэгээд Эрдэнэт хотын хөгжим драмын театр 1987 онд дээрж байгуулж тэгээ анхны жүжиг тайзан дээр гарч тоглож байсныг одоо эргээс харахаар сайхан л байна. Тэгээ бүр сонгодог жүжиг тоглож илээ. Эрдэнэт хотын хөгжим драмын театрыг одоо нэгсэнд үндэслэн байгуулсан гэж хэлэхэд болно. Бид одоо ангиараа 8 хүүхэд багштайгаа ингээм хамт иржсэн. Соёлын яамны илгэл тэр юм шүү дээ. Түүнээс хойш бол олон жил болж одоо би Эрдэнэтэд ирээд 38 жил амьдэрсэн байна. Хайны жилтэй болж, өр хөвгттэй болж Эрдэнэт хотын урлагийг одоо олон түмэнд таниулах, урлагийг одоо босгох юм хийх энэ ажилд бол өөрийнхөө гар биеэр оролцоод дараанд нь оюун санаагаар оролцож ингээд өдөө хугацааг илээж ирлээ. Жүжигчин болсноос хойш бол өдөө хугацаанд би нэг 80 хэдэн киноны одоо дэлгэцийн бүтээлд оролцсон байдаг. Тэгээ анхны бүтээл бол бид мартахгүй гэж кино байдгийн 85 онд орол. Түүнээс хойш одоо нэлийн одоо олон кинонд гол туслах дүрийг бүтээсэн. Дэлгэцийн бүтээл бол сайн бэлдэж нэг л хийгддэг. Дахиж хийгдэнэ гэж бол байдаггүй. Засч залруулна гэж байдаггүй. Тэгэхээр тэр бүтээлд оролцож явахдаа дүр аваад ажиллаж явахдаа маш сайн хянамга маш олон зүйлийг бодсон. Тэгээ яг тэр цаг тухайн үед тэр үнд амьлна гэдэг ажил бол тийм амаргүй ажил л да. Хэрвээ сайн бодож сайн ажиллах юм бол тухайн дүр ард түмэнд үзэгчдэд бол хурж идэг. За миний тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс ер нь бол үзэгчгээ хараад ах нь ер нь олцоо эсрэг дүрд ер нь тоглосон баг гэж боддог. Эерэг дүр тоглосон бол байна л да. Кино өөрөө бүтэхтэй эсрэг дүр нь илүү тийм ажилбартай байдаг. Тэр сайн ажилбартай кино дүрүүд сайн бүтснээрээ тухайн кино өөрөө
сайн болж идэг. Хүмүүс мэддэм да одоо буруу эргэлтгээд ингэ кинон. Ерөнхийдөө тэрийг бол Монголын үзэгчдүүд бол мэддэг. Намайг буруу эргэлтийн босс явж гин гэл ингээ ярьдаг. За би одоо очлоо. Алтнаа мөшнүүдийг миний улаан шагааж явснаас тэр хүмүүсээ новшнуудыг хурдхан шиг надад олоод өг мэдв үү? Би бол тэн дээр нэг тийм амар одоо ийм тоглолтыг үзүүлэе гэж бодоогүй өөрөө аяндаа ингээ гараад ирсэн. Тэр нь яг вөхөр орчин үетэйг байгаа дүр байхгүй юу? Түүхэн кинонд дүр бүтээн гэдэг нь хамгийн хүнд бидэг те. Түүх гэдэг нь бас тэр хамаагүй оролддгүй юм. Түүхийг оролдох юм бол мөн чанарыг олж гарах хэрэгтэй байдаг учраас тэрэн дээр ажиллах ажилбар бол хүнд байдаг. Би зүгээр Ану хатан гэдэг кинон дээр эсрэг дүр болох хааны дүрийг хийх гэж бас нэлээд бодсон. Ямар байх ёстой. Тэр чи өөрөө бас тэр түүх. Тэгээд Манжи хаан шүү дээ. Тэгээ Манжи үеийн хаан ямар одоо их тархтай, ямар хаацтай, ямар байдалтай, ямар дотоод сэтгэлтэй байх. Тэрийг гаргана гэдэг чинь жижиг процесс л үзүүлэх гэж байгаа юмыг бас нэлээд бодож гадна талаасаа, дотор талаасаа нэлээд бодож оролцсон гэж би дотроо боддгийг. Хөлбөрийн Баатар ардын жүжигчин Цэрэнтав гэдэг одоо хүнтэй бас хамт ажиллаж хэлээ. Тэр хүн бол хэлдгийг би олон юм тоглож. Гэхдээ жүжигчнийг бол хизээч би гүйцэд хийж чадахгүй юм. Сайн сургуульд хийж, сайн бодож, ирмэлзэж хөлсөө гаргасан дүр бол өөрөө аанда одоо нэг өөр дүр болж гарч ирж чаддаг. Ингэрээ бол одоо жүжигчин нэг талдаа нэг дүрийг бүтээчихээр одоо өөртөө нэг юм ханамж аваад нэг бахархаад. Гэхдээ биднээс тэр дүрийг бол бүтнээр нь бүтээчлээ гэж хизэж чадахгүй шүү дээ. Гэхдээ л ойртуулсан. Бүтэн бий болгоч чадахгүй. Үнэн хэлэхэд бол яг үндэ хэцүү. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Технологийн шилдэгийг хамгийн ойр ос Эрдэнэт iStore. Шүүмжлүүлнэ гэдэг чинь л одоо хамгийн гол юм шүү дээ. Одоо шүүмжлэг гэж байхгүй болч. Шүүмжлэг гэдэг чинь би өөр толноос өөрийгөө олж хараад байна гэсэн. Би дутуу бодсон. Би буруу энэ дээр буруу бодсон бай. Тэр хүн тийм байхгүй эснийг би тэгсэн учраас энэ бол одоо шүүмжлэгдэж худлаа байна гэж хүнд одоо зөвшөөргөж чинь. Тийм учраас би буруу яасан гэж дотоо бодох жишээ. Энэ шүүмжлэг гэдэг чинь бол хүнийг одоо намайг бэхжүүлж улам одоо босгож идэг. Шүүмжлэгүүгээр бол байж болохгүй. Зүгээр ямар гоё юм хийчихвэ чи өстой ямар энэ магтаал бол тийм сайхан биш. Гэхдээ бол мэдээж магтаал дургүй хүн гэж байх. Магтаал бол тэр хүнд урам өгнө. Гэхдээ ер нь бол би шүүмжлэлд бол дуртай. Шүүмжлүүлэх дуртай. Би өөрөө шүүмжлэх дуртай бас. Ягаад гэвэл би одоо нэг найруулагч учраас наадах чи ингэж бодцсон байхад чи ийм биш юм хийгээд байна. Бишээ. Наад чи ийм байх ёстой дандаа шүүмжилж байж нөгөөх хийх гэж байгаа юм илүү бүтээдэг. Жүжигчин мэргэжлийг сонгоогүй бол архитектурын одоо энэ барилгын архитектурчин болно гэж боддог байсан л да. Намайг 10 жил төгсгөд энэ жүжигчний нөгөө юу чинь 2 жилээр гэж хойно ингээд солбиж авдаг байсан байхгүй юу. Тэ миний төгсөлтийн үед бол энэ байгаагүй. Тэр жил ирээгүй. Тэгээ би архитектурын анги авч орж ирсэн. Даанч би тэрэндээ сурч чадаагүй. Тэгээ би дараад нь одоо өөрөө энийхээ хүсэж ирсэн жүжигчнийхаа юу хүсэж ирсэн учраас би 2-3 жилийн дараа би өөрөө тэмцэж чагаад энэ сургуульд элсэн орж энэ мэргэжлийг эзэмшсэн. Дүр бүхэндээ бол хайртай. Би гэхдээ энэ тайзан дээр яг үнэндээ бол би одоо сайн санаж байна. Макут гэж одоо би жүжигийг одоо Макутын гол ролд би тоглож ирсэн. Макутыг энэ их адармаатай дүр. Тэгэд энийг тоглоход би их зовсон шүү. Монгол биш, гадны сонгогдож жүжиг. 15 дугаар зууны. Тэгээд өөр орны
Тийм үү? Английн. Тэр юу за уншаадхаас илүү тэрний тэгээд нэг байдал юу бодож байгаа тэр үг хэлхийг яах га тэгээд ингэж гараад маш их ажилласан. Их зовсон. Гэхдээ Макут гэдэг дээр бол их зовж иж гой бүтсэн гэж би бол дотроо боддгийг. Киноны дээр бас дүр бүтээх гээд бас нэлээд орж ирсэн. Одоо энэ өхөжүүл болон кинон дээр тэр чи одоо нэг Хадаг Баатар гэдэг бол тэр түүхтэд дүрлэлтэй өөрөө. Тэгээ тэрийг гаргахад бол ерөөсөө л энэ бол энэ мэрэгжлийн одоогор бол тийм юу мэрэгсэн алуурч хизэж ямар даалгавар өгсөн хизэж тэрийг хийж чадах. Тэн дээр би нэг 2 сэлэм мэлэм ингээд төрөг бүрүг хийгээд ингээд хийдэг. Биднес төрөг уралдаанд миний төрөг төрүүлж исэн тийм түүхтэй тэр кинон дээр би хүслээ нэгэнт гүйцэв. Намайг алгатун. Технологийн шилдэгийг хамгийн ойроос Эрдэнэт iStore. Байж хугацаанд зүгээр яг тэрний хөдөлгөөн одоо юуг л давтаж яана гэхээс одоо үг хэлгийг заримдаа ингээд одоо харилцан тоглох хүмүүстэйгээ зүгээр үг хэлгээл тохироод л ингээд ингэж хэлж чаа тэгэл ингээд сургууль игээл орчих. Яг процесс нь шүү дээ. Процесс нь яг тавьж яхад нөхцөл төр тэр процесс явагддаг байхгүй юу одоо. Зураг авалтыг яг тэр хэсэг хугацаанд маш их ачаалттай. Яг олон тэгээ тоглоод ирэхээр за одоо бол би яг энэ дээр нь тоглолтоо хийх ёстой. Энэ дээр бол би зүгээр офшид явж байгаа учраас би энэ дээр бол үйл хөдлөлт давтаад яг одоо энэ намайг группны явж гин би одоо яг ингэх чинь яг үгийгээ үний одоо яг дотор сэтгэлээр хийх. Тэгээс одоо натуу гачаад бол бус үед бол сайхан одоо нэгсэнтэй бусад зураг авалтаа хараад амраад эсвэл бол одоо өөр юм уншаад ингэж байж идэг л да. Натуу дээр ингээд нэг дүрэнтэй орчоод зовоол за тэгээд өдөж тийм дандаа тийм зовно гэж юу байх вэ тийм ээ. Тэгээд урлаг нөгөө дитүүд гардаг гэж шин. Одоо би ингээд миний дитүүд суудсан. Тэгтээ театрт ажиллаж чинь театр намайг хэрэгцээтэй газар ажиллаж болоог байна гэсэн үг шүү дээ. Дахиад кинонд бол одоо Бастианы урилга ирж чинь тийм ээ. Энэ бол тэгээд одоо 70 80 хүртлээ эцэж тэрийг гүйцэд хийж чадахгүй. Гэхдээ одоо ингээд ажиллаад байж идэг. Энэ анхны кино тоглож явах үе чи одоо кино үйлдвэр гэж байсан тийм. Кино үйлдвэрийн жилд 3-4 кино хийдэг. Амар том шалгуураар одоо тэр чинь нэг намын үе байсан болохоор соёлын яам гэдэг чинь амар боловсрцсан тэр мэдлэгтэнгүүд чинь киног чинь шүүмжлээд ингэдэг. Тэгээд сайн ч кино хийгдчихэдэг. Тэрнээс хойш одоо 30 гаруй жил ингээд болчлоо шүү дээ. Энэ хугацаанд бол кино одоо үйлдвэр маань өөр ингээд дампуурсан. Зах зээлд ороод. Тэгээ харин энийг бол залуучууд одоо босгож байгаа. Нэг хэсэг кино бол унсан нэг байлгаад. Одоо бол сэрэх гээд одоо явж гин тий. Үнээр хэд бол тэгээд хэд хэдэн продакшнд орчин үеийн нэг тийм болчлоо л да нэг. Тэгээд тэгтээ киног би зүгээр тоодог нэг хэдэн 2-3 найруулагч хүүхдүүд залуучууд би сингдэрчиг маш их тоодог. Найруулагч дотор сингдэрч бол одоо ганц хийж гин. Яг кино гэдэг шүү. Кино ч өөр ингэсэн дүрмтэй, өөр ингэсэн хийгдэх процесс цаанаасаа бүр ингээд бий болцсон байдаг байхгүй. Зүгээр кино хийж тоглож байгаа залуучуудыг би бас мэдж байна. Тэр бол одоо яг хөтэ сурж байгаа юм байна л да. Монголын одоо алдартай найруулагч нараар хичээл заалгалаа да. Би ч бас та уншиж дээ. Одоо мөнгө төрж гэж одоо тийм үү найруулагч байна. Дөрцсөн буу гэд найруулагч байна. Одоо драмын театрын одоо манай л одоо Монголын алдартангууд шүү дээ тийм. Миний багш Лайгансрын Лаасрын гэж байна. Гавьж жүжигч. Мөнгө төрж найруулагч гэвэл монголчууд мэднэ тийм ээ. Ардын жүжигч. Драмын театрын ерөнхий найруулагч. Дөрцсөн буу бас л драмын театрын дарга ерөнхий найруулагч байлаа. За тэгээд цаашаа бол арднаа суугар одоо ярил зөнтэй олон багш нар байна л да. Монголын л одоо театрт сургууль хүмүүжил өөрснийхөө мэддэг чаддгийг зааж үзсэн ийм багш нарын гараар орж төгслөө. Би бас гадны
зөв толгойд улсын одоо хамгийн сүүлийн мэрэгжилтэн Юрий Филиппович Высоцкий гэдэг хүний бас шав тэр хүн би намайг 1-р курсын 2-р курст дамжтал анхны одоо суурийг тавьж өгчээсэн. Бас тийм азтай хүн шүү би. Тэгэд энэ хүмүүсийн заа сургасны ирч хүчинд надад талхахын минь олж өгдөг үндсийг тэд нар тавьж өгсөн байдгийн. Тэгээд би баярлж явдаг. Гэр бүлдээ бол ихэд бага үнэхээр тийм цаг зарцуулалттай хүн шүү дээ. Одоо кино натурд ингээд явлаа гэсэн одоо 20-30 хоног ингээд яваад гэн тий. За бүр тэр үтгэл энэ барьгаад тэгэл одоо тоглолтоор хүртэл ингээд би ч одоо 60 хоногч хүртэл одоо дэх үед явдаг байлаа. Тэгээс үлдээ 20 доног 10 доног явна. Театр дээр шинэ уран бүтээл ингээд хийгээл ингээд чинь би чинь яг уран бүтээл дөрхөн театр гэдэг чинь ерөөсөө шөнө өдргөө ажиллана шүү дээ. Яг үхээр яг юм болох гэдэг юм шиг сунгаад ингээд ажилтдаг байхгүй. Яг ажлын цаг гэдэг бол өстой байхгүй болно ш тэнд л бол. Өглөө биднээс ирээл 9-10-аас эхлээл одоо тэгэл ингээд өдрийн цаантай хальт ороод тэгэл цааш нь үргэлжлүүлээ. Нөгөө гоё юмаа үргэлжлүүлээ. За энийг ингэчи болох чи арай болохгүй ингэчи нэг мэдгэтэл цаг одоо ороо 11 баг 12 болох гэж. Тэгэл гэртээ хайр. Эхлээ халуул идв, эсвэл дөхөд тоол идв. Үгүй яах юм за ар гэр чи одоо хүлээгээ суугаад байх уу тэр. За тэг ар гэрээ орхигдуулдаг. Миний ард бол миний хань ижил. За тэгээд үр одоо бол бас арай гайг одоо гэр орондоо бас ингээд тухта юм хийгээд бас ингээд. Тэгээ миний бол яг гэр оронд хийдэг юм болоод үгэлдэг. Энийг ингэчихгүй яасан. Өөрөө хийгээгүй л ийм л юм болоод байдаг. Тэгээд аль болохоор зохицуулна тий. Бас дандаа нэг тийм эзгүй хэр яваад байсан амтан бол биш л дээ. Ихтэл ер нь ихэнх хувийн бол ар гэрт бол ар гэрэл эхнэр хөвгтөл одоо хийн штт. Эрдэнэт маань бол үнэхээр тийм сайхан хот юм үнэхээр тайван амгалан. Тэгээ одоо яг бид энд одоо төгжиж байгаа юм алга гэртээ гэр ажлын хооронд алхаал гоё. За хүмүүстэй уулзаад ярьж хөөрн зарим уу цаг хугацаа ингээд ер нь театртайгаа л холбоотой нэг банк хоёр дахь гэр чинь театр л юм чи ерөөсөө энд л гол цаг явчихдаг юм да. Тайван амгалан болохоор бас нэг хийж байгаа юм ч бас гоё юм дээ. Карл Зет компанитай маргаантай байсан Бортулган уурхайн 12 тэрбум долларын өрийг тэглэлээ. Зээлүүс их өрнийхэн адагт газар нутгаас минь авах хүсэлтэй байх. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Технологийн шилдэгийг хамгийн ойроос Эрдэнэт iStore. Би нэг олон шавьтай биш ээ. Би яг соёл урлагийн их сургуульд бол төгсгсөн одоо шавнар бол анх удаа нэг удаа анги төгсгсөн бол шавнар байдаг. Одоо жишээ нь Эрдэнэтийн ундармаа гэдэг шав маань Баатар хөө байж ин тий. За бас хүмүүс үе зарим нь бол танихгүй. Өөр шавнар гэдэг юм одоо яг энэ жүжигчин намайг бол одоо нэгсэндээ багшаал гэдэг л баггүй юу. Яг үгээр энд нэгсэндээ энэ жүжиг тавига процесс хийгээд энэ дээр уран бүтээл хийж байгаад нэг нэстэ заа сургаад байна шүү дээ бас тийм учраас тэднээс багшаал гэдэг. Гэтэ энэ нөх юм олон далайцтай би одоо багшилж ийсэн тийм юу биш болохоор бол тоотойхон шавнар байдаг баг. Нэр нь бол төгсөж ирэл баг өвгөн хийсэн шүү дээ. Өвлийн өвгөн ийсэн шүү дээ. Залуухан л өвлийн өвгөн хэлж илаа. Ер нь 89 оноос эхлээл 2013-4 он хүртэл хийсэн баг шүү. Олон жил хийсэн. Тэгээд намайг одоо нэг жүжигчэнд одоо гомсронготой адилхан ингээл тэгээд зарим нь гомсронгийн хүүхдэн тэгж. Тэгээд өвлийн өвгөн төлөө гоё л доо. Тэгээд хүн баярлуулдаг. Шинэ оныг авцарч өгдөг. Дандаа шинэ нэг насыг авчирч өгч биелгэлж идэг. Тэгээд урам хайрлж идэг. Тэгээ одоо дараад нь харин өөрийнхөө дараад нь одоо манай гэрэлтод тэгээд манай жүжигчд хийдэг л дээ. За чи л одоо өвлөө. Одоо би зөндөө өвлөө одоо болдё. Одоо олон ч айлын альбомд миний зураг байдаг баг. За баярлалаа. Түмний нэг зураг контент